Сайн байцгаана уу? 5 минутын намын подкаст болонгийн дараагийн дугаар ороход бэлэн боллоо. Тэгээд намаа танилцуулахаас өмнө бүгдээрээ нэг зүйлийг төсөөлөн бодож үзцгээе. Таны найз залуу эсвэл найз охин чинь ажилдаа гарлаа, баяртай гэж хэлээ гараад тэгсээр нэ 2-3 минутын дараа гэрлөөгөө буцаж орж ирээд хараа би сая хайж очилаа гэд асуувал та ямар хариулт гарах вэ? Эсвэл бүгдээрээ арай өөрөөр бодож үзцгээе. Танаа найз охин эсвэл найз залуу чинь тантай цог хоол идчихсэн гэнэт хараа өнөөдөр хэдэн сарын хэдэн билээ би юу санахгүй байна. Эсвэл гадуур явж байгаа таньдаг хүнтэйгээ таарчаад эн чинь хэн билээ гэж гайхаж хардаг ч юм уу. Эсвэл гинэт өөрийнхөө эд зүйлийг харж байгаа хэрнээ анх удаа тухайн зүйлийг харж байгаа мэт одоо жишээ нь дэвтэр байлаа гэж бодоход надад энэ дэвтэр байсан мэн ямар гоё дэвтэр гэж юм уу гэх мэтээр өөрт нь байсан зүйлийг анх удаа харж байгаа юм шиг байгаад байвал та яах вэ? Би яг энэ төрлийн өвчнүүдийг ганцхан солонгос сангийн дурдаар л гардаг ийм өвчин болоо гэж боддог байтал яг үндэ ийм өвчин хэлэхээр маш түгээмэлэдэг. Одоо миний ярих байгаа өвчин болонгууд эпилепси. Тэгээд би яагаад ном ярихаа өмнө энэхүү өвчнийг яриад байгаа юм бэ гэхлээр өнөөдөр би нийл ягаан өдрүүд гэдэг намыг танилцуулахар болсон. За тэгээд би ийм гоё хавцтай, ийм гоё нэртэй ном танилцуулах байгаа хэрнээ яагаад энэхүү өвчнийг ярьж байгаа вэ гэхлээр эпилепси гэдэг энэхүү өвчнийг дэлхийн нийтэд таниулах өдөр нь 3 сарын 26-нд болдог. Яг тухайн өдрийг болохоор дэлхийн нийтээрээ Чинэл ягаан өдөр буюу нийл ягаан өдөр хэмээн нэрлэдэг. За тэгээд энэхүү өвчний талаар одоо хайлт мэдээлэл өгөх юм бол хүний тархийг одоо амар энгийнээр бүдүүлгээр тайлбарлах юм бол одоо ямар нэгэн үйлдэл хийгэрээ гэдэг тийм одоо контролыг тийм сигналыг тодорхой давтамжтайгаар ийм зүй тогтолтойгоор хүний тархи илгээж яадаг гинэ. Эпилепси туссан хүний тархи яаж ажилладаг вэ гэхлээр зүй тогтол нь байхаа болоод нөгөө тодорхой биш огцом одоо сигнал нь ингэж авах ёстой бол гинэт огцом ингэж авдаг ч юм уу гэх мэтээр тодорхой бус байдлаар сигнал өгдөг болчдөг. Тэгээд тэрнээсээ болоод ямар одоо шин тэмдэг илэрдэг вэ гэхлээр саяны хийснээр гинэт юм мартаж сандаг. Эсвэл гинэт ингэ нойрон хүрээ унтчихдаг. Эсвэл нөгөө таталтай өгөх маягаар хүний бид илэрдэг. За тэгээд энэхүү өвчин хэр түгээмэл байд юм бэ гэж судлаад үзсэн чинь дэлхийд даяар 3 сая 400 мянган хүн энэхүү өвчнөөс олж зовж идэм байна. За тэгээд энэхүү номыг та ингээд сая ярингууд одоо тухайн өвчний талаарх эмчийн бичсэн ном гэж бодож яж магадгүй. Энэ ном бол үгүй. Энэ ном бол яг болсон явдлаа сэтгүүлсэн ном. Тэгээ яасан бэ гэхлээр нэгэн залуу бүсгүй маш жаргалтай гэр бүлтэй болсон. Яасан гэхээр хөөрхөн цэрэгтээс болсон. Тэгээд цэрэг нь одоо нөхөр нь дандаа өөрийг нь би чамаа генерал ихнэр болгоно гэж байнг ярьдаг. Ажилтай туртай шүхэрчин болохын мөрөөдө тийм гоё залуутай суугаад тэгээд тэр хоёр хүүхэдтэй болоод тэгэл яг ингийн Монгол гэр бүлийн айдлаар нөхөртэй болоод хүүхэдтэй болоод байрны лизинг хамрагдаад ингээ жаргалтай явж итэл яг миний саяны ярьсан шиг нөхөр нь юм мартаж санаад эхэлсэн. Тэгээд нөгөө яасан байх нөө цэргийн хүн. Тэгээд цэргийн хүн болохоор одоо ийм өвчнөд байх юм бол юм шүхрээр нисэх байтугай альбан өргөж биелүүлж чадхаа болчин шүү дээ. Тэгэхээр энэ ном бол тэр чигтээ тэрхүү одоо эпилепси өвчнөөр шаналж яваа нөхөртэй хүний өдрийн тэмдэглэл гэж хэлж болно. Тэгээд энэ номны ард их гоё үг байдаг. Энэ үг нь ямар үг вэ гэхлээр ном яг эзэншгэ байдаг. Тэгээд зарим ном болонгоо тэтэрхий хуурамж тэгээд сүртэй нэр хавцтай тэгсэн хэрнээ онцгой юм дотор нь юу ч байдгүй. Тэгсэн нэлгүй энэ чи амар гоё ном штэ. Энэ ч өстой гоё ном гэж хуурдаг. Энэ ном бол зүгээр л байгаа байдал нь л энэ. Тэгээд надад энэ номны яг юунд хамгийн таалагдсан гэхлээр хамгийн гол нь бодит гэдэг нь айгуу сонин. Би нөгөө нэг сайн хэлсэн шүү дээ Солонгос кинон дээр л үздэг байсан юм аа. Гинэт ингээ Монголд байт юм байна. Амар ойрхон санагдаад Монголд гэхэд энэ өвчнөр шаналж байгаа хүн 30 мянган гаруй байдаг гэсэн тоо би сонссон. Тэгэхээр ингээд тэр хүний ард нагаа гэр бүл ямар байдیں۔ Одоо мэдрэмж нь ямар байх юм. Тэгээ ялангуяа заавал өвчин гэдэг талаас нь биш, хосуудын харилцаа талаас нь харуулах санагдсан. Ягаад тэгэхээр одоо та одоо яг үргэж байгаа хүнээ ийм өвчтэй байхад яг одоо гэх шиг хайрлах чадах уу ч юм уу гэх мэтэр амар сонин асуулт урган гарч ирж чадхаар санагдсан. Тэгээд энэ номыг уншингууд нэг бол амар гой хайрын төв уншаад ингээд мишэмэр эсвэл эсэргээрээ уйлмаар мөчөж гэсэн амар тохиолдож байсан. Тэгээд хэдий жоохон нимкэндүү ном ч гэсэн энэ номноос бүр авах зүйл амар их. Тэгээд сэтгэл хөдлөсөн мөч амар их. Тэгээд хамгийн гол нь бодит түүх тэгээд гэдгийг сонсох бол надад үнэхээр сонир санагдсан. За би тэгээд энэхүү түүхийг олонгууд анх чойронгоогоос энэхүү эмэгтэйгийн түүхийг ийм зурагтай харж байсан байх гэж бодсон. Түүхийг уншичаад ном гаргасныг нь мэдээд маш их баярлж байсан. Тэгээд аваад унштал бүр ингээд сэтгэл амир имтэрсэн, өвдсөн гэсэн ирнэ ихтгэл найдар дүүрэн төгсөж байгаа надад үнэхээр таалагдсан. Тэгэхээр ийм бодит хайрын түүх, хүний өдрийн тэмдэглэл, хайртай хүнийг хэрхэн халамталж байгаа, ер нь энгийн амьдралын талаар нэг юм газар дээр буусан ном унших хүсэж байгаа хүмүүст л
Би бол нийл ягаан өдрүүдийг шууд зөвлөж байна. Тэгээд уйлахтай бэлдээрээ. Ингээ 5 минут боллоо. Баярлалаа.